Сайн байцгаана уу? Та бүхэндээ би Пресимийн сайтын ногоон тамийнхаа 7 дахь дугаарыг хүргэж байна. Бид ногоон тамираа тухайн 7 хоногт байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн салбар дүрэнсэн онцлог үйл явдлуудыг томилон хүргэдэг. Таймын эхэнд ногоон мэдээ хүргэе. Байгаль орчны салбарын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг нэг дур төвлөрүүлж хиймэл оюун ухаанд суурилсан Мазаалын AI туслахыг нэвтрүүлсэн байна. Энэхүү цахим туслахаас байгаль орчны зөвшөөрөл авахтай холбоотой мэдээлэл, бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт, хүсэл гаргах дараалал, заавар, холбогдох үйлчилгээний тайлбар, зөвлөмж зэргийг авах боломжтой юм байна. Энэ төрлийн мэдээллийг авахын тулд AI-цэг, MECC-цэг, Gov-цэг гэмээр холбоосоор хандан асуултаа бичиж шаардлагатай мэдээллийг түргэн хугацаанд илүү ойлгомжтойгоор авах боломжийг бүрдүүлжээ. Ногоон өдөр. Дэлхийн цагуурын өдөр жил бүрийн 3 дугаар сарын 23-нд тохиодог. 1947 оны 10 дугаар сарын 11-нд нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан Дэлхийн цагуурын конвенцийн хүрээнд 1950 оны энэ өдөр Дэлхийн цагуурын байгууллага байгуулагдаж байсан учраас Дэлхийн цагуурын өдөр хэмээн тэмдэглэх болжээ. Энэ жил өнөөдрийг ажиглаж маргаашийг хамгаалан урандор дэлхийн нийтээр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол улсын цагуурын байгууллагын түүхээс хуваалцвал анхны багжийн шинжилгээний ажиглалтыг 1869-1909 онд Өргөө хотод 2-3 жилийн завсарлагаатай хийжсэн бол 1879-1980 онд Улаастай цагуурын түр станц, 1895-1897 онд Ховдод мөнгө түр станц байгуулан ажиллаж байсан гэх түүхэн баримт байдаг. Цагуур орчны шинжилгээний газар 2025 онд бас цагуурын салбарт ажиглал боловсруулалтын системийг шинжилгэхэд онцгойлон анхаарч, радарын тог нэмэх санхүүжилтийг шийдэн, агаарын бохирдлын автомат багжийг аймгийн төвүүдэд суурилуулсан байна. Үнийн зэрэгцээ шинэ үеийн өндөр хурдны HPC тооцоолох машиныг шуурхай ажилдаа нэвтрүүлж, цаг агаарын богино дунд хугацааны прогнозыг 10 хоногоор гаргадаг болсон бөгөөд цасан болон шууран шуурга ганцуудын нөлөөллийн прогнозын шинэ технологиг хөгжүүлсэн байна. Мөн эх 8 дугаар сард Монгол улсад болох нэгдсэн үндэсний байгууллагын сүлжилттэй тэмцэх конвенцийн талуудын байх хурал буюу COP17-тэй холбогдуулан сүлжилтийн атлас боловсруулах ган болон шуран шуурганы их усвэр түүний нөлөөллийн бүсийг тогтоосон судалгааны ажлыг цагуур орчны шинжилгээний газрын судлаач мэргэжилтнүүд хийж байгаажээ. Ногоон баримттай манай редакцаас бэлтгэсэн туулын хурдны зам ба тогтвортой хөгжлийн зорилгын зөрчил өгүүлэлтийг онцолж байна. Улаанбаатар хотын төвжирлийг бууруулах зорилгоор Налайхын торгоос Эмилтийн уулзуур хүртэл 6 эгнээ бүхий 32 км хурдны зам барих, туулын хурдны зам төслийг тойрс үйл явдал, мэдээлэл сүүлийн 2-7 хоногийн турш нийгэмд өрнөж байна. Нийслэлийн засаг даргын хамгийн газрынхан болон холбогдох албаны хүмүүс туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатарын төвжирэл 30% буурна гэж мэдээлж байгаа. Харин зарим судлаач эрдэмтэн мэргэжилтэн болон нийслэлийн оршин суугчдын төлөөлөл туулын хурдны зам төслийг хэрэгжүүлэх нь байгаль орчинд занал хийлсэн үйлдэл бөгөөд Улаанбаатар хотын усны их усврыг сүйтгэж буй явдал хэмээн үзэж эсэргүүцэн тэмцэж байгаа юм. Тэгвэл туулын хурдны зам төслийг хэрэгжүүлснээр Монгол улс байгаль орчныг хамгаалах тогтвортой хөгжлийн зорилго бодлогыг хэрэгжүүлэхээр дэлхийн болон хүн төрөлхтний өмнө үүрэг хүлээж нэгдсэн амлалт өгсөн олон улсын хэлэлцээр конвенцуудад харшилж байна. Тэдгээрээс нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхдээ хэрхэн зөрчилдөж байгааг дээрх өгүүлэл жишээлэн авч үзэж тайлбарласан байна. Тогтвортой хөгжлийн зорилго гэдэг нь 2015-аас 2030 онд ядуурлыг устгах, их дэлхийгээ хамгаалах, шудраг усыг түгээж хүн бүрийн сайн сайхан амьдралыг зохицуулах тухай дэлхийн хэмжээний зорилт. Ингэхдээ өнөө үеийн хэрэгцээг хангахын тулд ирээдүйн хойжихны боломжийг урьдчилан ашиглахгүй байх зарчимтай. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орны хувиар энэхүү зорилгыг дэмжиж мөн үндэсний хөгжлийн баримт бичгүүдтэйгээ уялдуулан боловсруулсан байдаг. Ногоон гэрэл зурагтай гол нэртэй зургийг хуваалцаж байна. Сүүлийн өдрүүдэд гол тэр тусмаа Монгол орны цэнгэх усны экосистемийн тухай ойлголтыг хүмүүс зөвөр хүргэх нь маш чухал гэдгийг голын дээгүүр хурдны зам барих туслын талаар нийгэмд үсэд буй хэлэлцүүлэг мэтгэлцээнээс харж болохоор байна. Гол гэдэг нь газрын доорх болон хөрсний уснаас их авч өөрийн голдрол саваар байнга урсах байгалийн урсгал усыг хэлнэ, мөн өрнөөс баг, горхиноос их усыг гол гэж нэрлэдэг. Тэгвэл энэхүү зурагт Сутай хайрхны мөнх заснаас их авч урсан Монгол Алтай нурууны зүүн өмнөд хэсгийн сүрлэг уулс нуруудын дунд аж төрөх хүн зон амтан ургамлыг дэжин тэтгэж байдаг голуудын нэг харагдаж байна. Байгалийн маш өвөрмөц тогтц дунд хуурай агаар, нарны хурц тусгал, элс, цөлөрхөг хөрс зэрэг хатуу ширүүн саад бэрхшээлийг давж урсдаг гайхамшиг зохицол бол энэ нутгийг дамжин урсдаг голууд байдаг.
Ногоон дэлхий хэсэгтээ хуванцрын аюул хөрс ус далай тэнгисээ сольж ой модонд ирснийг судалсан Герман улсын доромжтуудын технологийн их сургуулийн эрдэмтдийн судалгааны өгүүлийг Science Daily онцолсныг хүргэж байна. Ойн хөрс агаар мандлаар дамжуулан бичил хуванцар хуримтлуулдаг сэдвт энэхүү судалгаа нь ой мод болон хуванцрын хамаарлыг судалсан анхны ажил болсон бөгөөд 2025 оны 8 дугаар сард Nature сэтгүүлд үр дүнг нь нийтэлж байжээ. Эрдэмтэд бичил хуванцар нь агаараар дамжин ой модонд ихэнх тохиолдолд навчин дээр наалддаг бөгөөд бороо орох эсвэл навч унах үзэгдлээр ойн хөрс рүү нэвтэрдэг болохыг тогтоосон байна. Борооны ус шингэх, навч задарч ялзрах зэрэг байгалийн үйл явц нь бичил хуванцруудыг хөрсний гүнд шингээж урт удаан хугацаанд хадгалагдах орчныг бүрдүүлдэг гэжээ. Судлаачид дүнг задарч эхэлж буй навчны хог хаягдлын дээд давхаргад хамгийн өндөр концентрацийг илрүүлсэн бөгөөд энэ нь хэдийгээр навч дүнг задарч эхэлж буй боловч ойн хөрсний гүнд бичил хуванцар мэдэгдэхгүй хэмжээгээр илэрч буйг заасан байна. Эрдэмтэд навчны гадаргуу дээрх бичил хуванцрыг шинжлэх зорилттой тусгай аргыг боловсруулсан гэж судлаач Колин Вебер онцолсон байна. Тодорхойлбол бичил хуванцар хэрхэн хуримтлагдахыг илүү сайн ойлгохын тулд судалгааны баг доромжтоод хотын зүүн талд байрлах 4 ойн толгойгоос дээж цуглуулж унсан навч, хөрс, агаар мандлыг спектроскопийн техниктэй хослуулан шинээр боловсруулсан аргыг ашиглан шинжилсэн байна. Үүнээс гадна эрдэмтэд 1950-ад оноос хойш хугацаанд агаар мандлаас ойд орж ирсэн бичил хуванцрыг тооцоолох загвар бүтээсэн нь ойн хөрсөнд хуримтлагдсан нийт бохирдлын хэдэн хувь нь агаарын их усүртэй холбоотой болохыг үнэлэхэд тусалсан байна. Ногоон агаартай уламжлал ёсоор цагуур орчны шинжилгээний газраас гаргасан эх 10 хоног буюу 3 дугаар сарын 27-ноос 4 дугаар сарын 5-ны хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. 3 дугаар сарын 28-нд нутгийн зарим газраар 30-аас 31-нд төв, говь, зүүн аймагуудын нутгаар хурд хүнс орж ихэнх нутгаар салхишуурхтай хүйтэн байхыг онцгойлон анхаарууллаа. 3 дугаар сарын 28-нд төв, говь, зүүн аймагуудын нутгийн зарим газраар 29-нд халах голын хүндийг өр, 30-нд баруун аймагуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймагуудын нутгийн баруун хойд хэсгээр 31-нд төв болон зүүн аймагуудын ихэнх нутаг, говийн аймагуудын нутгийн зарим газраар 4 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд төв болон зүүн аймагуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймагуудын нутгийн зарим газраар нойтон цас урж цасан шуурга шуурна. Салхины хурд 28-нд нутгийн зарим газраар 30-нд алтайн салбар улсаар 31-нд ихэнх нутгаар 4 дугаар сарын 1-2-нд говь тал гэрийн нутгаар секундэд 16-аас 18 м үрж ирүүсэж нутгийн өмнөд хэсгээр шорон шуурга шуурна. Агаарын температур ихэнх нутгаар хэвийн байх бол 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ гэж мэдээллээ. Улаанбаатар хот орчимд 3 дугаар сарын 28-наас 29-нд ялимгүй хурд тундас, 31-нд хурд тундас орно. Салхины хурд ихэнх нутгаар секундэд 4-9 м, 3 дугаар сарын 28 болон 31-нд баруун өмнөөс хойш иргэд секундэд 7-аас 12 м хүрч ширүүлсэн. Агаарын температур шөнөдөө хасах 5-аас хасах 10 хэм хүйтэн, өдөрдөө нэмэх 3-аас нэмэх 8 хэм дулаан байх ажээ. Ингээд та бүхэндээ би Пресимэн сайтынхаа ногоон тамийн 7 дахь дугаарыг сонсдог хэлбэрээр хүргэлээ. Та эдгээр мэдээллийг би Пресимэн сайт болон би Пресс Монгол Facebook хуудаснаас унших боломжтой. Мөн байгаль орчин доктортой хөгжлийн талаарх мэдээ, тойм, өгүүлэл, ярилцлага, сурвалжлага зэргийг тогтмол сонсох хүсвэл манай сувгийг дагаж шинэ дугааруудыг хүлээн авч байгаарай. Дараа 7 хоногт ногоон таймаараа дахин уулзъя. Баярлалаа, баяртай.